Айц хогч Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Бүрүсрэнгийн энэ цаг мөчийг хүртэл одоо зохиосон сайхан дуунуудынхаа шилдэг хийт төвөр дуунуудыг Монголын ард түмний төлөөлөлж тэнд хүрэлцэн үзэгчдэд өргөн барих гэж байна. Энэ тоглолтод оролцох урилгыг бол одоо танд төргүүлсэн. Энэ урилгыг хүлээн авсан танд маш баярлалаа. Баярлалаа. За. Айц хогчтой хэрхэн анх танилцж байв? Ямар уран бүтээлээр анхлан золгож байв? Өнөөдөр одоо энэ хүнд бас хаяглаж хэлэх сайхан үгнүүд таны сэтгэлд бас эвлэгээтэй байдаг болов уу гэж бодож өнөөдөр нэвтрүүлгийн хоймор дөрөн залж байна. За баярлалаа. Тэгээд Бүрүсрэн ахтайгаа одоогоос 8-9 жилийн өмнө анх одоо 10 жилийнхаа хүүхэд одоо яруу гэж хөгжмийн зохиолч найзгаа студ дээр анх одоо уулзж ялаа. Тэгээ бүүж ах бүтээр анх танилцсан төв бол үнэхээр их хөвгтэй их сайхан юм болж ирсэн. Тэгээд намайг ах нь хөгжмийн зохиолч гоё дуунууд чамд өхрөх дуунууд байгаа чи нэг очиж сонсоорой гэдэг намайг тэр студид танилцаад над нэг нэрээ утсгсан. Тэгээ маргаашаас нь авахвал өстой зүгээр болохгүй залгаал. Тэгээ нутгийн ах өстой гоё дуу муу зөө хоёлаа ингээд тэгээ дүүнээс уран бүтээл юм аа ингээд бас ариужуулах гэдэг дуу муу сэрэл хийлээд ингэж энэ хоёлаа нэг уулзъя ярих гэсэн. Хуцны цаанаас л манай студ дээр ирмээр галстай нэг л их айгүй бүдүү хоолоогоор амар ярьлаа. Альвич нь л нэг яг тэр үед чинь нөгөө төрөө ах мөр ах тэр дуу муугаа хөвчүүлдэг гэсэн амар л студ байгаа мах гээл. Давхад очсон нэг юм би ороод ерөөсө дүүрдэг нэг өрөө. Тэгээд ерөнхийдөө бүтээр хоёулахнаа яг намайг явуул орсон би. Өстой игээд нэг хоолой идэхэд галтгоондоо сууж яваа гэлтэл нэг тийм өрөнд л оруулж ирэл намайг цаашаа суугаал суугаал нэг ном дэлгэж тавиал. Нэг том хавцтай юм дэлгэж тавиал. Тэр амар юм урт стилийн тоглол айгүй гоё аялахад. Тэгжээс нэг гин үтхэн сэтгэл сэргээж баяр бэлгэлсэн гэл болгоод нь би энэ таны зохиосон дуу мөгч чинээр цааш дуулаа явахгүй. За үнэхээр мандав энэ гоё дуу зохиосон гэсэн чинь нилээн дуу тогсон мэд за сайн юм ийдэг хэл. Тэгэл би анх танилцаад их хөгжөөнтэй найрантай бас их гоё тийм дулаахын нэрхтэй гоё ах байна да гэдэг анхны сэтгэл маань их гоё буугаад тэгээд зохиосон дуунуудыг сонсож байгаад би хамгийн анхны дууга сүүлчийн дурсамж гэж их гоё сургуулийн тухай дуу аваад тэгээ хамгийн анхны авсан дуугаа бол би одоо гаргаад клипийг хийсэн хүртэл одоо нэг цацаг байт. Яг манай тэр дуу одоо тэгэл ер нь бүтээл болгох сонин одоо жишээлбэл би миний найзыг дуулчаад жил гарan дарсан мэт шүү дээ. Цацахгүй. Тэгэл өөрөө сонсоол хөгжмийн зохиолчтойгоо ингээл ах хоёр бол өөртөө сонсоод өөртөндөө л битүү хийт бит хоёрт бол шүү дээ. Хаанаас нь чамаагүй тавиад шууд болдог. Бараг тэр хөгжмийн бүх нотын суртлаа бараг өөртөө сонсдог. Тэгэхээр дуу бол их сони миний зүгээр ойлгосноор бол нөгөө их хүн хүүхдээ 9 сар хилээдээ тэгээд төрүүлдэг шиг уран бүтээл энэ хооронд ямар онцог хугацаат болж яаж хизээ төрөх юм аа бол одоо өөрөө тухайн юм байдлаасаа энэ мэдрэмжнээс одоо гард юм болоо гэж бодсон. Гарах ёсгүй тийм муухай дуу хийчихгүй мөртлөө ерөөсөө гарах цацж болдгоо яаж ч болдгоо тэгэл бүх юм нээлттэй байгаа мөртлөө яваад идэг тий яваал идэг яагаад ч за маргааш нэг фильмүүдээр тараач гэхээр маргааш шал өөр ажиллахаараа мартцсан ч юм уу ингээл тэгж явж байгаад яг тухайн үед яг боломж болцоо бүх юмд хараад өгөхөөр тэр дуу их тийм гоё уртудаа настай тэгээд маш олон хүнийг хамарч олон хүнд хүрч бас их сайхан явд юм шиг надад л тэгж мэдрэгцэн. Тэгээ би сүүлчийн дурсамжийг би хамгийн анх одоогоос 9 жилийн өмнө тоосон байт. Тэгээд тэр дууг бол би нэгч цацаагүй. Одоо тэр дуу гэсэндээ магадгүй Монголын мянган зөндөө оюутнуудын төгсөлтийн тухай сайхан дуу тэр магадгүй нэг хонхны өрөө төгсөөд сургууль соёлоо төгсөж байгаа Монголын бас асар олон залуучуудын гоё сүлд дуудахгүй бас болох байх гэж би бол найдтыг нэгээд Пүүж ахыхаа тэр сүүлчийн дурсамжаас одоо хоош бол би бас Пүүж ахыхаа дуунуудыг нөгөө тэгэд нэг удаа энэ дууг чинь би дуулчих ч юм уу энэ дуугаа надад дуулуулчаач ч юм уу би нэг удаа нэг тэгж гуйж дуу авч үзсэн. Тэр шууд ер нь дээрми маягтай. Тэгээд ном дуу хоёрыг бол дээрэмд тооцдог. Тэгээ би бол ороод шууд уцсныхаа нөгөө юг нэг одоо юу гэдэг нь мөрдөгч шиг л байж байгаа. Пүүж ахтай уулзахдаа заавал уцсныхаа рикийг гаднаа дарчаад ордог. Тэгээ би 5 6 цаг суусан ч миний уцсны эрийг биччихэл байдаг. Тэгээ би 7 8 цагс битээр хамт байж очиад гэртээ хараад бүгдийг ухраас сонсдог.
Тэгэхээр тэр дунд надад тоглосон нэг 5 дуунаас бол ерөөс 4 нь бол золтой миний дуулждаг байхгүй. Тэгэл эхнээс нь ахуулаад түрэх дээр очиад фонограммуудын бичүүлээл тоолоо амаа бичүүлээл ингэсэн байхад бүжих ерөөс юм мэдтгүү те би дуудтыг бүжихаа та нэг цав байвал нэг дүүгийнхаа нэг ажил дээр хүрээд ирээч гэл тэгэл манай хүн нэг хоол идэх чинь гэж бодоод нэг бол яа тийм нэг за энэ нөхөр нэг маазраал тэр нэг уулзах юм байна гэж бод шал өрөн бодоод ирэхээр нь би өөрийнх нь дууг сонсоолонгод өш энэ ямар гоё дуу чи өстө хөөрхөн дуулаад болсон байна энэ хиний дуу юм гэхээр юу яриад тань таны дууш тэгэл өөрийнх нь бичлэгийг үзүүлэхээр чи одоо болио наадах чи би тэрэнд ингээ өгцсөн одоо тэр одоо хүн захиалцсан те тэгээд тэр би бас нэг юм хэлмээр одоо ингээд зөндөө дуучд байл одоо жишээлбэл юу гэдэг ингээл хүний дууг уран бүтээлийг аваад нэг амьлуулах хугацаа гэж юм байна. Хийх нэг бас нэг цаг. Тэгээ юм чинь бас нэг хэдий нэг цагаа олж гардаг ч гэсэндээ бас араас нэг дуу 5 жил дарна гэдэг бол бас үнэхээр одоо тэр одоо хүн бараг одоо хорвоо ертөнцөөс буцахтай бараг адилхан тийм одоо эмгэнэлтэй юм болж байгаа надад бол. Магадгүй тэр 5 жилийн дотор тэр хэдэн мянган хүнийг одоо байлдан дагуулж хэдэн мянган хүнд уярлал хайрлах хүс бас байсан юм лээ. Тэгэхээр миний нэг ганц давуу тал юу юм гэхээр одоо пүүжах юм намайг ганц үнэлдэг одоо давуу тал юу гэхээр би өөртөө тохирохгүй ч юм уу надад би дуулаад ингээ гаргасан ч хүн яг байг гэхэд нэг хэдэн хүн сонсгол байгаа л да. Гэхдээ би тэр хүн дуулчвал надаас илүү энэ маст хүргэж надаас илүү гоё зөх юм шиг байна гэдгийг одоо эмхий ойлголтыг бол би бол өөрөө ойлгоод яг тэр хүний дуудаж өгөөд продюсерийн юм зохиогоод надад ингэж өгөөд бид хоёр ингэж одоо ярьж байгаад ингэж хийлээ. Энэ дуу танд таалагдвал би бол танд таарна гэж бодож байна. Та дуулах уу гээл. Одоо саяхан сүүлд бол би Батуулд тахта хөхүүлс гэдэг үнэхээр гайхамшигтай нэг гоё дуу надад хоёр наанотгийн хоёр мундаг ариста продюсерийн хоёр ах маань надад одоо гэртээ цагаан сараар бэлгэлж ялаа пүүж ах маань. Тэгээд тэр дууг би дуулах гал явж байгаа Батуулдахыг нэг удаа бас нэг машинтай тэр гудамд дуудаж уулзаад. За энэ яг л нөгөө би тулганд цойлонд өрөлзөх гэдэг шиг яг нэг юм дуу байна. Тэрний нэг хоёрдугаар ангил гарч байгаа. Энэ таалд бол ингэмээр юм байна. Уул нь надад гэсэн нэг дүүн бол бодол бол юм байна. Та нэг сонсоод гэсэн Батуулдах сонсоол яг миний дуу ангил аваад явсан. Тэгээ би саяхан продюсерийнхаа студид дээр ороод тэр дууг яг ингэ сонсонгод миний бүр гэсэн шар ус босчихсон. Тэгээ бүжих манад хэлжсэн. Ер нь дууг ингэж тэ дарах биш ингэж бас ингэж нэрээ мэдрээд өгчих хэвээр юм байна. Ингэх хэвээр байна. Тэгээ ер нь яг зүгээр хүмүүс боддог л энэ дууг тэрэнд өгчвөл тэр надаас илүү гарчих гээд байгаа юм шиг тэр надаас илүү болж харагдах гээд байгаа юм шиг тэрэндээ биш. Ер нь хүний уран бүтээл гэдэг бол одоо нөгөө дуу төрөх хүн төрөх хоёр адилхан гэж бодож байгаа. Ер нь л тэр дуу төрчл байх хэвээр. Нэг тиймэрхүү л бодолтой байдаг. Тэгээд бүжихийнхаа бол би жахвах маань шүлэг одоо амжилт хүсье. За тэгээд бурхан ээж гэдэг одоо шинэ дуу байж. За одоо төмөн олны маань одоо сонс дуртайс одоо хамгийн дуртайс одоо амжилт хүсье. Миний найз хайрын солонго одоо гэх мэтчлэн олон сайхан дууг маань бүжих маань хийсэн байгаа. Бид тэрийг одоо бичүүлж чадаагүй. Миний одоо цомог хийлгэн дуучлаа сая. Одоо энэ сарын 30-нд ирнэ. Одоо хэдхэн хоногийн дараа CD маань ирнэ. Тэгээ энэ цомог маань ирэхэд одоо тэгж байгаа 18 дуу орсон баг. Энэний ерөөсө 10 одоо энэ Пүрсүрэн буюу одоо Бетховны хойд Пүчхон гэж хүний дуу баг хэрэгсээ. Тандиний ашааргал амжилтыг хүсье. Тандиний амжилт хүсье. Бусдад ганцхан таалагдах гэж амьдрахгүй төлөө. Бодоод явбал бүтэхгүй сануулгын төлөө. Юу одоо хүнд одоо тэгээ сая CD-г нөгөө ихээ бэлдүүлсэн ч тэгж байгаа. Хөөш энэ Пүрсүрэн гэдэг чинь нөгөө нийтийн дууны багын хит тусгаагаад дэмүүн өгч тэгж. Тэгээ чод энэ ийм олон дуу дуулсан юм уу гэж. Тэгээ би ер нь бол нөх олон хүнээс амар олон хүнээс дуу аваад байгаа мөртлөө яагаад чи бүжихын дуу дуулчихд. Тэгээ энэ цаанаас одоо шилэл бүжихын нэг шахалт байгаад ч юм уу нэг бол би амар бүжихын нутгийнхаахын дууг дуулаад байгаа юм шиг зарим хүмүүс ярьд ингээл би бас мессеж сонсон шүү дээ. Тэгдэг ингэдэг нотрохдаг энэ тэрийг л би бол өөртөө нэг анх бууснаар одоо шилэл би дуугаа бичүүлдэг студ шилэл 2016-аас өөр газар бичүүлж чаддаг байхгүй. Зөндөө газар бичүүлж үзсэн. Одоо тэр студиуд маань намайг одоо үзээ сууж байгаа. Тэр дуугаа бол тэр чин тэр студийн нэг бол өөр зохиолчдын буруудаа муудаа биш. Уулаасаа тохирох таарах нөгөө хүмүүс анханасаа ингэж ажилласан хүмүүс ингэж одоо жишээлбэл хануушхыг тэр UBS-ээр одоо ингэж би өчнөө жил би хүүхэд байхаас ахвал үзэж үзчихэл те. Одоо тэгэнгүүтээ таныг гинт хийглэр гараад би бол гайх байхгүй. Үй нийгэлд юу жоо наа ахгүй ч ингээл те.
Яг энэтэй адилхан тэгээд миний нэг юм сурсан тассан газрын даавал гэдэг шиг би бол анханасаа бүүж явахтайгаа нөгөө дуу хийгээд анхны дууга гараагаа эхлэхдээ л би нүдээ юмаа хийгээд дэвсээд эхэлсэн учраас одоо бүүж явах маань намайг бол илүү мэдэрч надад нэг дуу зохиож өгөхдөө заа минь энэ чамд ийм чиний нэг юм эвлэг ийм хоолоо яг юм чи ингээд шүү чи энэ дээр ингэж нуглаа хийгээд ингээд болчих гээд тэгээд хамгийн гол нь бүүж явах уран бүтээлийн хараас явдаг сэтгэл зүй сэтгэлгээ их үнэхээр өсөлт гайхамшигтай. Шүн хитэн цагчаас хамаагүй унтж яхад нэрээ би тэр дуугаа бичүүлэх чинь ингээд байж байгаа ахны одчих гэл. Тэгэл хар шөнөөр одоо хар нүдэ хуудтал эхнэрийнхээ өрөөс та өөр хүмүүстэй хаяал тэгэл. Уран бүтээлийн хараас ирдэг тэр чанар бол үнэхээр энэ нэг бас энэ Монголын урлагт бол үнэхээр ийм одоо сайхан олон агууд ус цохиоход бол үнэхээр хувийн болсон бахад энэ гол нь сэтгэл их байгаа учраас тэгээ би ч гэсэндээ пүүж яхасаа зөвхөн хөгжмийн зохиолч гэдгээс нь биш хувь хүнийхэн талаас маш олон зүйлийг суралцж маш олон зүйлийг одоо хамтдаа битэрийн хийж бүтээсэн олон сайхан мундаг одоо бахархмаар зөндөө юм байдаг одоо хүнд яриул. Тэгэхээр тэрний одоо нэг жишээ гэвэл одоо Монголын төг түмэн сайхан найзуудын одоо уулзаад дуулдаг, холдоод нэгнийгээ санаа дуулдаг ямар ч үед найзыгаа одоо хүний амьдралын 50% түүхийг бол найз нь хөтөлцөлдөг гэж байна. За нэрөө найз нь хөдгөө бол хүний амьдрал би ингээ манай ээж аав тэр ах дүү тэр за тэгэл миний амьдрал дуусаа гэж ярихгүй л ойлгомжтой шүү дээ. Тэгэхээр бол хүний найз нь хөдгөдөг бол хүний амьдралын 50% түүхийг бичиж агуу хүмүүс. Тэгэд энэ дуу их гоё бүтсэн шүү дээ. Би пүүж ахны өрөөнд студнаар пүүж ах чинь гоё. Тэр анх нөгөө танилцсан өдөр гэдэг шүү дээ. Тэгсэн чинь ингээд нэг юм юу ийм монитор байгаа. Тэгээд компьютер асуудгүй бохтаа гэж хараад ирсэн чинь процессор алга. Нөгөө нэг жижиг өрөө шүү дээ нөгөө нэг нойр шиг нэг жижиг өрөө. Тэрэн дотор нөгөө процессор байхгүй. Тэгээ би одоо энэ компьютераас авахгүй бохтаа гэдэг байдгүй. За тэгээд процессоргүй нэг дийлгэцтэй. За нэг Yamaha гаргаж ирээ л та. Амар ингээл тоглоод ингэсэн чинь нөгөө тэр галж чадсан ингээд ийм амар. Тэгээд тим агуу те тэр өрөөнд дотроос те тэр нэг одоо наг навчиг хоёр хүн багтахгүй доо. Пүүж явах маань бол нэлээд жинтэй хүн шүү дээ бас. Тэгэхээр пүүж явах хоёр яг тэр өрөөнд байгаа нь ер нь дүүрж байгаа тийм өрөө байхгүй. Тийм өрөөнд процессор байхгүй нэг дийлэгцтэй. Дээр нэг юм том орц зурагч. Нэг тийм дийлэгцтэй тэгээд өөр юу ч байхгүй нэг юм хавцтай байдаг шүлэг. Тэгээд нэг галж чадсан хөгжим кассет. Тэгээд Монголын урлагт одоо бол ерөөсөө сүүлийн одоо арт олны маань хамгийн их сонсогдсон. Одоо сая хит парад болж байна л дээ. FM-үүдээр одоо байнг болж. 7 хоног болгон бол тээ. 11 дуу өрсөлдөд эхний 10 байр эзэлж байгаа. Тэнд одоо 9 бүрүүсрэнгийн дуу болж байгаа. Түүнхээр одоо энэ бол үнэхээр одоо яалтчгүй амжилттай та. Тэгээ магадгүй цаашаа 5 600 дуу зохиосон гэж би бол одоо хамгийн сүүл сонсч байсан. Одоо хэд болсон мэдэхгүй. Ер нь 5 600 мянган дуу болтлоо одоо би ахаага бас одоо тасралтгүй дуу сайхан хураа зохиож Монголын олон сайхан залуучуудыг сайхан оюуны одоо урлагийн сайхан цангааг одоо тайлж дандаа ингэж явах болтугай гэж таахтаа тоглолтын дээр нь одоо маш том амжилттай хамт хүсмээр байна. Дахиад олон сайхан дууг дуулж миний олон цомгийн 180% бас продюсерийн мандаа эзлэх байх. Тэгээд цаашдынхаа олон сайхан уран бүтээл юмыг бол хамтдаа байг хийсээр байх болно гэдгээ таахтаа аль биесээр хэлье. Бондорын хувьд бол одоо нэг том одоо хүлээлтийг ард түмэнд үлдээчлээ л дээ. Бүхлүүдийн 9 жил дарсан тэр дуу хизээ гიშгэлэх болоо гэж магадгүй ард түмэн хүлээж байгаа бах. Бас дээрэс нь яг одоо 1 сарын 18 тоглогдох тоглолтын дээр ямар дуу болох вэ? 1 сарын 18 тоглогдох тоглолтын дээр сая битэрийн хамгийн сүүлдээс ээжигээ зүудлээ гэж гоё дуу хэлээ бит. Бас нэг сайхан хитүүд дуулагдах хэрэгтэй тийм ээ. Тэр дууны сонголт юу вэ? Тэгээд би тэр ээжигээ зүудлээ дуугаа за тэгээд амжилт шиг дутагаалт болох та. Амжилт шиг бол одоо нөгөө бүх одоо хорим найран дээр очсон чааж утсан ямар ч баяр дээр очсон их гоё таардаг. Тэг хүмүүст ч гэсэндээ их гоё тийм гоё энерги өгдөг тохиолддог. Дандаа амжилт хүсье та бүхэнд ингэ сайхан сайн сайхны хүсье. Тэгэхээр би амжилт хүсье одоо энэ шинэ гарч байгаа ээжигээ зүудлээ дутагаа дуулж өгнө. Тэгээд дээрэс нь найз минь бол нэг ихтгэл бах тийм. Тийм. Гэхдээ яг найз минь ч бол бүж яхаа олон тоглолтод дуулгачихлаа л да. Тэгтэл нэг нь ягаад гэвэл хит дууны нэгдэл учраас хит дууны наадам учраас. За ингээд үзэгчтэй та бүхэнтэйгээ дуучин Бондгорыг уулзууллаа. Уран бүтээлч маань өөрийнхөө уран бүтээлчтэй холбоотой сайхан сэтгэлийн хүрээлийг бидэнд өргөлөө. Танд өрлөг үл авч хүрэлцээрсэнд баярлалаа. Баярлалаа.
me donyaartsan их тавлыг удаад ирдэг дэнайц минь хонгаан өргий хоёёда хамтдаа сурсан буугаан айлыга сэтгэлээр бидгий хоёёда хамтдаа өнгөрөөсөн мөчөөд урсыда үнэт зүрх сэмэрхээ түшээд ирдэг дэнайц минь гурдим шаргал гоё гитгээд ирдэг дэнайц минь хонгаан өргий хоёёда хамтдаа сурсан буугаан айлыга сэтгэлээр бидгий хоёёда хамтдаа өнгөрөөсөн мөчөөд урсыда үгүйдээ тусахын цагтаа инээдгээд ирдэг дэнайц минь үерээсэн мөрний гатгаад ирдэг дэнайц минь хонгаан өргий хоёёда хамтдаа сурсан буугаан айлыга сэтгэлээр бидгий хоёёда хамтдаа өнгөрөөсөн мөчөөд урсыда хонгаан өргий хоёёда хамтдаа сурсан буугаан айлыга сэтгэлээр бидгий хоёёда хамтдаа өнгөрөөсөн мөчөөд урсыда хамтдаа өнгөрөөсөн мөчөөд урсыда